За 11 дээр болох мөн адилхан параметртай байна. Орбод y-ийн тэнцүү t квадрат x-ийн тэнцүү t дээр нэмэх нэг. За тэгээд t-ийн тгээс параметр бүрэгдсэн функц ил хэлбэрийг олоо гэж. За би тэгэхээр y-ийг сэрэл илэрхийлж байгаа л гэсэн үг. Тэгэхээр энэ доороосоо би t-г олчвол нэмэр гэж ишаад x-с болж байна. Y тэнцүү t квадратынхаа оронд x-с хнийг тавилаа. Тэгэхээр манай функцийн ил хэлбэр нь энэ бахнэ. Парабол байсан ба шүү дээ. За 12 нь x тэнцүү a гурчин косинус t, y тэнцүү b гурчин синус t, t-ийн 0-оос 360 дахь параметр бүрэгдсэн мөрийн ил хэлбэрийг болгож байна. За тэгэхээр би x-ийг эргээр илэрхийлмээр байна. Тэгэхээр ингээд 2 талын a туваачи. Тэгэхээр энэ маань x-ийг бахна тэнцүү косинус t. За y-гээ b туваачаа. Тэгэхээр энэ маань синус t болж байна. За тэнгуул 2 талын квадрат зөвшөлж. Тэгэхээр x квадратыг хуваахад a квадрат нь энэ бол косинус квадрат. Энэ бол y квадратыг бахна b квадрат нь тэнцүү синус квадрат. За тэ хооронд нэмчи. Тэгэхээр x квадратыг бахна a квадратыг нэмэх нь y квадрат бахна b квадрат тэнцүү 1. За тэгэхээр манай функцийн ил хэлбэр нь энэ бахна. Эльпс байсан ба тээ. За 13 нь болохоор энэ функцийн энэ хэрчимдэр хамгийн багтыг болгоно. За тэгэхээр шалууны зөв энэ хэсгээс сонирхож бүгдээрээ. За x-с ханыг нь модультай учраас хэрвээ x-с ханыг маань тгээс их байвал энэ ямар функц ах юм гэж тгээс их нэмэх том чинь модулыг хэвээр задлж байна. Хэрвээ манай x-с ханыг сөрөх тоо байвал y тэнцүү модулын өмнө эсрэг тэмцэж байгаа задлж байна гэж. За тэгэхээр манайх энэ юу болох юм гэсэн чинь манайх x нь 1-ээс их үед энэ маань y тэнцүү x-с хойшлоо. X нь 1-ээс бага үед болохоор y тэнцүү хасах x гээд хасахыг нэмэх нэг болоод хаснагтай хураачаар юм болж байна. Тэгтээ бүгдийн графикийн зөвхөн хасах 0.5-аас нэмэх 2.3-ийн хоорондын сонирхно гэсэн шүү дээ. За тэгвэл бүгдийн графика байгуулж ижил харъя тий. Тэгэхээр цэг авч орлуулнаа. Тэгэхээр энд яах вэ гэсэн чинь 1-ээс их үед гэсэн тий. 1-ээс их үед юм шиг 1-ээ авчи. Тэгээд 2.3-аас бага гэсэн юм чинь хамгийн ихт нь 2.3-ыг авчи. За 1-ээс бага тэгэхээр 1-ээ аваад 1-ээс бага тоонд нь хас 2.1 авч хас 2.1 хүртэл юм чинь тий. За одоо 1-ийг орлуулнаа. 1-ээс 2-ыг хасгаар энэ маань хасах нэг гарна. За энэ маань 1.5. Тэгэхээр 1.5-аас 2-ыг хасгаар хасах 0.5. За 1-ийг орлуулахаар хасах 1, хасах 2.1 орлохоор нэмэх 2.1. За одоо бүгдээрээ тэр өгсөн завсартаа графика байгуулж үзнэ. За хасах 2.1 би нэг нүдээ хасах 2.1 авчи бүтэн 1 сантиметрийн 1 гэсэн яг хэмжээсээр авлаа шүү. За дараа нь 1 тэгээд 1.5 маань энэ гэсэн үг шүү дээ. За одоо эндээс харсан чинь 1 байхад хасах 1 гинэ. Тэгэхээр нэмэх 1 байхад хасах 1. За энэ гэсэн үг. Нэмэх 1 байхад хасах 1. 1.5-ыг авахаар хасах 0.5 гэхээр энэ хүртэл юм байна. За дараагийнх нь энийг болно. Яг нэмэх 1 байхад хасах 1. За ингээд тавцж чинь хасах 0.5 байхад болохоор нэмэх 2.1 юм байна. Хасах 0.5-ыг авахд нэмэх 2.1. За яг 0 авахд 0-ыг дайрсан байна. За манай график маань энэ юм биш. Ингээд энэ хэлбэртэй. Асуулт нь юу вэ? Хамгийн бага утгыг бол хамгийн бага утга хаана авч ирэх гэсэн чинь яг энэ хамгийн бага утга нь хасах 1 дээр юм шиг. Тэгэхээр энэ функцийн хамгийн бага утга нь хамгийн буудлын цэг маань y нь хасах 1 байна. За дараа нь 14. Энэ функцийн график x тэнцүү хасах 1 шалгууны үед хэшгэмтэй бол a болгоно. За тэгэхээр одоо би энд y тэнцүү x дээр нэмэх нь за
энийг ингэж явуулнаа. Эхлээд Y тэнцүү B x-тэй нэмэх нь A-г байгуулад дараа нь хургалт хийгээд гадуур нь модуль болгож. За одоо бид эндээс яах вэ гэсэн чинь x-тэй нэмэх нь A гэсэн шулууныг зурна тий. За тэгэхээр нам бүгд аагаа яваагаа мэдгүй. Хоёрдугаарт манайх x зүй хасхны хувьд гэх юмтэй гэсэн. Хасхныгийн хувьд гэх юмтэй. За тэгэхээр эндээс нь юу хэлж болох вэ гэхээр бүгдээрээ x-тэй нэмэх нь A гэдэг график болгож байгаа шүү дээ. За тэгээ x-тэй нэмэх нь A гэхээр хаах шиг нэг юм шулуун байж байгаа. Тэгээд модуль гэхээр гадуураа модульна гэж нь тэнхлийн доор байгаа хасхууд нь бүгд нэг болчихно. За тэгэхээр би нэг иймэрхүү хэлбэртэй график зурах гэдэг юм да. Гэтэл энэ маань x зогсохны хувьд тэгшмтэй биш байгааз тэгшмтэй байх боломж нь юу гэхээр ерөөсөө л ийм байх байдал тэгшмтэй гэсэн үг. Тэгэхээр эндээс юу гэсэн үг гэхээр манай x дээр нэмэх нь a маань одоо энэ графикийн яг тэглэг огтлох цэг маань буюу y-ийн тэг байх цэг нь x дээр нэмэх нь a тэнцүү тэг буюу x тэнцүү хасах. Тэгэхээр энэ хасгаа маань яг энтэй давхцж ижил манайх за би агаас хамаараад аагаа мэдхгүй учраас энэ наалалт нэмэх нэг байгааз. За тэгэхээр одоо нэг ийм шулуун нөгөөх нэг ийм шулуун гарах гэдэг нь шүү дээ. Өөрөвл манай x нэмэх нь аа шулуун ингэж зураад тэгээ модуль тэгэхээр сөрөгдөхөн дэше гаргаад энэ график гарна. Тэгэхээр x-ийн зогсны юу тэгшинтэй байх цор ганц боломж нь юу гэхээр манай хасах аа маань яг хасах юм гэж таарна. Тэгэхээр аа нэг байх үед л тэгшинтэй. За тэгэхгүй бол одоо би ингээд зурхаар энэ юу тэгшмэг байх хэвээр тий. Ишээ зөөгөөд ингэж л да. Тэгэхээр энэ юу тэгшмтэй гэдэг тэгшмэггүй. Тэгэхээр цор ганцдах нь аа нэг байх нэ. За 15. За параметр хэлбэр өгсөн мөрийн ил хэлбэрийг болгоно. За ил хэлбэрийг олохоор би ерөөсөө x-ийг хувьсгачаар илэрхийлнэ тий. За тэгвэл энэ x-ээс 2 тэг болчвол нэмэх нэг ишээ гарлаа. x-ээс 1. Тэгэхээр y тэнцүү 3-ыг хуваах нь 2 тэг гээд тэгэхээр 3-ыг хуваах нь 2 тэг-ийнхоор энийг артлууллаа. Оо манайх юм гиперүүлсэн биш. 3-ыг хуваах нь x-ээс ил хэлбэрийг олоо гэх юм гэсэн үг. За дараа тэгээ нэг тэн тэгээс гэсэн бод. Тэн тэгээс байна гэдэг чи юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл энэ тодорхойлол маш тавьсан байж болно. Т тэгээс гэдэг маань энэ тэгээс гэсэн үг. Тэгэхээр эндээс 3-ыг хуваах нь 2 т нь бол тэгээс гэсэн үг. А энэ болохоор тэн тэгээс тоо байна гэдэг чинь одоо би энд энэ тэгээс байна гэж чинь x-ээс 1 нь тэгээс гэсэн үг. Тэгэхээр энд юу гэсэн үг вэ? x-ээс 1 маань тэгээс энэ y-ийн зөвсөн шүү дээ. Тэгээс буюу ер нь эндээс манай x нь y-ийн тэгээс x нэгээс их үе. Тэгээд ингэж тавих гэсэн үг байна шүү дээ. Мөн за 16 ийм дарааллын хувьд A5 A6 доош нэг ялгуурыг хэлж байна. Тэгээ би надад томьёо өгч юм чинь 5 доош нь олж шүү дээ. Энэ юм 5-ыг тавилаа. 5-ын квадратаас нь 5. 25-аас 5-ыг хасаад 20. За 6 дугаар гишүүн болно. Тэгэхээр энэ юм 6 дахь маань 6-гийн квадратаас нь 6. 36-аас 6 хаслаа 30. Тэгээ миний олох ёстой нь 5 дугаар гишүүнээсээ 6 дугаар гишүүн хасах гинэ. Тэгэхээр манай хариу хасгаар болж тарах нэ. За 17. Нэгээс эхлээд 3 дахь хуваахад нэг үлдэгдэл өгдөг натурал дондраалын 8 дугаар гишүүн болгоно. Нэгээс эхлээд гэсэн. За нэгээс эхлээд 3 дахь хуваахад нэг үлдэгдэл өгдөг гэхээр хамгийн ихнийх нь 1 3 дахь хуваахад нэг үлдэгдэл гэж юм чинь би ингээл 3-ыг нэмээ явчихна гэсэн үг шүү дээ. За 3-ыг нэмээд ингэж явж чаад энэ үлдэлийн 8 дахь гишүүн болгож байна. За бүр болохгүй л ингээл 3-ыг нэмжээд гаргач болно шүү дээ. Ингээд 3-ыг нэмээд 3-ыг нэмлээ 22. Тэгвэл энэ манай дарааллын 8 дугаар гишүүн нь 22. За эсвэл би жоохон их дугаартай гишүүн болвол манай 1-р гишүүнийг юм байна. D маань 4 бидэг энэ архимед прогрессын 8 дугаар гишүүнийг олгож байгаа гэсэн. 8 дугаар гишүүн маань 1-р гишүүн дээр 7 удаа дэг. Тэгэхээр эндээс маань 1-р гишүүнийг нэмэх нь 7 гүрчхэн 4. Тэгэхээр эндээс би бор болцсон гэж байх уу? 8 дугаар гишүүн маань энэ D нь 3 штэ нэрээ. D нь 3-аар нэмж байгаа юм чинь. D маань 3 байсан шүү. Тэгэхээр энд 3. Тэгэхээр 3-7 21 дээр 1 нэмээд 22 шүү. 3-аар нэмж байгаа архимед прогресс.
За 18. Энэ цувааны нийлбэрийг бол за манайх нь 1-р шин 2-1 байснаа Q нь ингээд 2-1-ээр бүрдээд байгаа геометри процесс B1 маань 2-1 Q нь болохоор бас 2-1-ээр бүрдээд л байна. Тэгээ эн чинь цаашаа хязгааргүй явахаар төсөлгүй буурах геометри процесс. За энэ бол ер нь бол уг нь геометри процесс тий. Тэр геометри процессын эхний ийм гişний хэлбэр болохдоо бүгдээрээ B1-ийг хүчин Q-гийн энэ зэрэгтэй схныг хуваах нь Q-гээс. За гэтэл манайх энэ Q нь 2-1 байна. Тэгэхээр энд 2-1 байна гэдэг чинь буюу Q нь 1-ээс бага байгаа тохиолдолд N хязгаар гурав тэмүүлэх үед Q-гийн энэ зэрэг чинь тэгрүүл ойртойтэй. Энэ маань 1-ээс багтаа учраас хязгаар үүсэж тэгэхээр тэгрүүл ойртойтой байна гэсэн. Тэгэхээр хасах нэг ихээр B1 болох нь 1-ээс Q. За энэ бол төгсгөлөө буурах геометрийн бүх гişний хэлбэр. Тэгэхээр манайх энд бол SN гэх шаардлагагүй тэ S бүх гişний хэлбэр нь B1-ийг хуваах нь 1-ээс Q. Манай B1 маань 2-1 хуваах нь 1-ээс Q маань 2-1. 2-1-ийг хуваалаа 1. Тэгэхээр манай энэ тоонын нийлбэр 1 багна. За тоон дараалын эхний n гişний хэлбэр ингээ өгцсөн SN нь n квадрат 7-дугаар гişний хэлбэр. Тэгвэл бүгд n яарн 7 тавил эхний 7 гişний хэлбэр хаадрын тий. За n яарн 6-ыг тавьчвал эхний 6 гişний хэлбэр хаадрын. Тэгэхээр 7-гийн квадрат 49, 6-гийн квадрат 36. Тэгэхээр манай энэ S7 гэдэг чинь юу юм гэсэн чинь манай тэр дарааллыг эхний 7 гишүүний нийлбэр гэсэн үг. Гэх мэтлэн А-гийн 6, А-гийн 7. За энэ маань болохоор S6 гэж чинь эхний 6 гишүүний нийлбэр гэсэн үг. За тэгэхээр хооронд масчаар эхний 6 гишүүний нийлбэрээс 7 гишүүний нийлбэрээс эхний 6 гишүүний нийлбэрээс ингээ манай 7 дугаар гишүүн гарнаа л гэсэн үг шүү дээ. За асахаар 49-өөс 36 гэсээр энэ маань манай 7 дугаар гишүүн гарч байна. Тэгэхээр А 7 дугаар гишүүн 49-өөс 36 гэсээр 13. Ингээ манай 17 дугаар гишүүн гарах нэ. За 20 энэ биномийн задргааны x-ийн 8-ийн өмнөх коэффициентийг бол за биномийн задралыг бүгдээрээ мэдхгүй юм чинь нэг t кадр нэмэх нь 1-р гишүүн нь C5-аас за тэгээ би 1-р гишүүнийг дараагийн гишүүн хасах 2 гэсэн байгаа тий. За надаа 2x-ийн энэ x-ийн 8 зэрэгт өмнөх гэсэн. Тэгэхээр энэ 8 байх хэрэгтэй. Гэтэл яг энэ 8 зэрэг нь энд итгэвтэй. За тэгэхээр эндээс 5-аас 8 гэсэн. Тэгэхээр за тэгэхээр энэ бодлого бол алдаатай болгож таарлаа тий. Яг бол 1-ээс 2x-ийн 5 зэрэгт чинь яагаад ч x-ийн 8 зэрэгтэй гарахгүй шүү дээ. За тэгэхээр энд би зүгээр алдсан. Яг энэ бодлого тохиолдол шийд байхгүй. Тэгэхээр энэ болохоор би зүгээр алдсан юм болов уу шүү дээ. X-ийн 3 зэрэг гэж засаж байгаа нэг жишээ бодооцолж. Тэгэхээр x-ийн кубыг авсан бол өйнд куб ах юм байна. Тэгээд энэ яг энэ зэрэг нь энд байгаа тоон энд нь тавигддаг. Тэгээд 5-аас 3 гэсээр 2 зэрэг. Тэгэхээр эндээс 5-ийн факториалыг авах нь 5-аас 3 гэсээр 2. Тэгээд 3-ийн факториал. 1-ийн квадрат 1 хасах 2x-ийн куб гэхээр хасах 8x-ийн куб. За тэгээ нэг бүгдээр 3 хөлөг тооны үжир тураачаар 4 5 20-ыг 2 дахаар 10 тэгээ хасах 8x-ийн куб. Тэгэхээр 10-ыг хуваахаар хасах 80x-ийн куб. 20-ыг 2 дахаар 10 гээд хасах 80x-ийн куб байна.